За сайн байцгаана уу. За бидний ээлж дугаар эхэлж байна. Бид өнөөдөр бөөгийн түшээ. Шинэ хамгийн чухал зүйл байдаг те. Хүмүүс яг бөө мөргөлчин хүмүүс бол нэгсээ анзаардаг гэж магадгүй. Бөө хүмүүс түшээ гэдэг зүйл хамгийн чухал зүйл байдаг. Энэний талаар өнөөдөр бид ярилцах гэж байна. За тэгээд бөөгийн түшээ гэж их мондөг хүн байдаг шүү дээ. Бид нар бөө хүмүүс маань түшээнэр бол яг нөгөө түшээд нэг ийм яриа байдаг л да. Тэгээ нөгөө сонгогддог эсвэл тэгээд тойрон хүн ч юм уу те. Тэгээд бөөнд бол түшээ хамгийн чухал баг. Тэгээ энэ талаар яг бид нар ерөөхдөө бас нэг те түшээнэрээ бас жоохон бас хүмүүст ойлгуулъя гэж бодож байна. Алдаршуулъя гэсэн ч боо юм байхгүй тийм ээ. Бөөнд бол зайлшгүй хэрэгтэй зүйл. За тэгээд түшээ хүнийг сонгодог, ярьдаг энэ талаар сайхан мэдээлэл өгч. Заавалчгүй сонгодог юм уу? Эсвэл аль өөр түшээ хийх боломжтой л гэж ярина шүү дээ тийм ээ. Боломжтой ч юм уу тийм хүн байх хэрэгтэй. Энэ талаар нэг өөрөөсөө зүгээс мэдээлэл өгч. Улаач нь онготойгоо бас нэг жоохон зарлаач гэдэг юм уу чиглүүлээд явж байгаа гэх юм бол тэр улаач бөөхөн бөөлж байгаа нөхцөлд тэр нааш ирсэн байгаа онготыг бөөлж байгаа нөхцөлд тэр түшээ ингээд залруулаад бас ингээд явж байгаа. Тэгэхээр бөөдөл түшээ заавал байх нь зүйтэй. Тахилга тайллага юу гэдэг юм. Өдрүүд харж байгаа бүл заавал түшээгийн хэрэг бол маш их. Тэгвэл сонгогдно гэж ярьж байгаа. Зөндөө олон янз зарлал ярьдаг л та. Ер нь сонгогдож байгаа нь их байгаа. Гэхдээ яг нөгөө чинь ихнэр нөхөрч гэдэг юм уу тэгэхээр ихнэр нь шийдэх юм уу нөхөр шийдэх юм те. Эсвэл төрсөх дуу ярьч гэдэг юм уу ингээд ойр дотных гэр бүлийнх нь хүмүүсээс ингээд. Миний хувьд бол яг сонгогдсон тийм түвшээ бас байдаг. Тэгээд надад бол ерөөд нэг 2 түвшээ, 3 түвшээ байна. Тэгээд айл боломжоор тэгэл тэр гадаа бас ингээд яг хотчоос нэг жоох эрэхтэй те жоохон хүчтэй өөртөө дүүх. Ер нь бол түвшээ гэдэг хүн хүмүүсээр хагас тэнгэрийн хүн гэлтэй. Хагас маас гэж байгаа. Ер нь бас л ийм зүүнтэй ер нь улаачаас дутхгүй бараг илүү гарна уу гэсэн дутхгүй хүмүүс байдаг шүү дээ. Баулгууд. Түшээг нөгөө сонгоно гэж яриад шүү дээ. Тий. Сонгоно гэдэг нь болохоор тухайн онгод бас хүмүүсийг анзаарсан түшээгээ сонгохын тулд энэ юу нэ боломжтой өөрт таалагдсан таалагдаагүй бас нэг байх магадaltaй шүү дээ. Тэгээд ямар нэгэн үйлдэл явах тэр нүр бүгдийг нь харддаг л байна. Тэгжиж тухайн хүнтэй улаачтай ойрхон илүү ойрхон тухай бие биенээ мэддэг байна гэдэг чинь онгод тэнгэрийдээ мэднэ гэсэн. Тийм хүмүүсээ илүү сонгож авдаг. Тэр чинь нөгөө түшээ чинь онгодгүй бөө гэж ирдэг. Тэр нь болохоор онгодгүй бөө гэдэг нь болохоор нөгөө өөрийнх улаачийн онгод нь хамгаалж явдаг болохоор тэр чинь яг онгодуудтай зэрэгцэж очиж байгаа байхгүй ерөнхийдөө. Тэгэхээр онгодууд хамгаалдаг бөө аргал бөө гэж хэлж болно. Бүх юм улаачийнхаа бүх юмыг мэдчихээн. Зүүдэндээ ч гэсэн тэр онгод тэнгэр нь улаачтайгаа харьцахгүй шүү. Түшээдгээ харьцаад байгаа байхгүй. Тэр чинь болохоор тэр хүндээ бол онгод тэнгэрүүд нь идчихээн. Бүх юмыг нь мэдчихээн. Найдвартай хүнийг л сайн сонгож авч байгаа л да. Тэгэхээр тэр бол яалтчгүй. Онгодгүй гэж хэлэх нь хаашаа ер нь сонгогдох хэрэгтэй гэж хэлсэн да би. Хомбог. За миний хувьд бол түшээ бол ялчгүй онгод өөрөө сонгож байгаа тий. Уучирч байгаа онгод чинь ерөөхдөө
харж байгаа тэр дундаасаа энэ намайг нэг түшээ явуучих юм болов гэсэн. Тэр хүнийхээ сонгоод тэгээ тухайн хүн маань одоо тухайн бөө бөөлж явахт тэр онгод зан үйл хийж явахт тэр болгон дээр давхар суралцаа явуулдаг. Тэгээд тодорхой хэмжээний мэдрэмжтэй тий. Тэгээд тэр онгодыг хэлж ирж байгаа цааш нь дэлгэрүүлчих бас нэг ухаантай сэрэгдэлгоотой хүн л ер нь түшээгээр сонгох юм болов гэж боддог байхгүй. Тэгээд түшээ чинь бас нэг талдаа тэр онгодыг төсснээр бас суралцаа явж байгаа. Тэр чинь бас аюу хишигтэй юм байхгүй. Тэгэхгүй тэгэл одоо тэр товлогдсон түшээ байна. Бас хийж тийш явахад бас нэг агуугаа түшүүлэх бас тохиолдлууд биш нь байлгүй яг тий. Тэгээ тэр болгон дээр яг ерөөхдөө бол сонгогдчихж байгаа. Тэгээ тухайн онгодын өөрөө хийж байгаа зан үйл болоо тэр бүх зүйлийг мэдэрч байгаа юм байвал бас түшээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь онгодыг түшснээрээ тэрийг онгодыг хэлж байгаа мэг цааш нь задлж ойлгуулж байгаа тийм чадвартай үнээр л ер нь түшүүлж явт юм болов уу. Боддоо шүү дээ. Яг түшээнд чинь бас уцаагаад тухайн онгод хүн чарж ярьж байхдаа их хатууг мохоогээр хэлэхэд тухайн түшээ тэрийг зөөлрүүлж тэрэнд ойлгуулах тэрийг хийж бас зөндөө ухаан гараад байгаа. Тий яриа. Тэгэхээр ер нь бас нэг сэрэгдэл батаа бас нэг юмны учир ойлгочдөг тий. Юмны наад цаатахыг бас тэр онгодын биеийг хилэмж болоод тэр бүх зүйлийг хэлж байгаа юмыг бас нэг зөөлрүүлээд түнд дуулгачдаг. Тийм мэдрэмжтэй хүнийг л ер нь сонгож түшээгээр авдсан болов. Тэгээд тухайн түшээ бас онгодыг түшж явж байгаа тохиолдолд бас өөрсдийнх нь зам мөр тгширч явах жишээ нь тий. Тэр онгодууд ч угаасаа хажуудаа түшээ тулаа явж байгаа хүнийг бол хамгийн сайнараа зам мөрийг нь засаж явах жишээ нь. Тэр нэг талдаа бас хамгийн хишигтэй зүйл тэгээд тэр сонгогдсон түшээ гэдэг бол бас нарийн нандин бас нэг юмны учир тайлцдаг үнийг л онгодууд сонгож түшүүлдэг юм болов гэж боддог шүү дээ. Тэгэхээр одоо сонгодоогүй төрөдөө болсон шүү дээ. Хажууд нь байгаа ихнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу түшээд явдсан шүү дээ. Тэгэхээр одоо за ер нь яг хөвчлэн сонгож байгаа баг. За сонгодоогүй түшээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Нэг хажуу ойрхон байгаа тий. Ихнэр ч юм уу нөхөр нь ч юм уу төрсөн дүү ах ихчтэй ер нь айл ойрхон байх одоо тийм түшээ их боломжтой хүмүүс хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бас энэ зүйл дээр бол одоо бас болно шүү дээ тийм ээ. Тий болно тэр. Одоо тэгтэл дэргүү тэр хүмүүс чинь тэр онгодыг цороод ирсэн ямар үйл хийдэг хажууд нь бас хараа сууж байгаа хаа нэг түшээд үсчихэд анх түшж байгаа юм бол нэг жоохон айж имэж байгаа үйлдэлүүд байдаг юм шиг байна. Тэгээд жоохон түшээд ирэхээр асуудалгүй бүх зүйлээ ойлгодог болсон л хэвчээ шүү дээ. Ер нь эргэн тойронд байгаа хүмүүс ч тийг баг сурчт юм дөө тий. Зөнгөөрөө гэдэг шиг сурчдаг. Тэгэхээр бөөн бол хойгоо өмсөл болж байгаа шүү дээ. Тэрнээс наадах те бүх юмыг төшөөн бэлддэг. Тэгээ бүүлээ дуусны дараа нөгөө бөө хойгоо тайлал орхидог. Төшөөлсөн хийдэг тийм ээ. Дахил засгаас ахуулаад дуусах хүртэл тий. Засгаас хол. За тэгэл одоо дахил засаал бөөлөл онгод буусаа энэ бол тэгэл бүхэл юм энэ одоо гол нь тэр юм чин тэр үг дамжуулж байгаа тий. Өмнө тайлбарлаж хэлж байгаа гэдэг батхаараа одоо асар их өөр хариуцлага хүлээж байгаа. Тэгээ тэр чинээгээр бас тэгээд өөрөө ч их хөгжиж байгаа, өөрөө ч их юм ойлгодог. Одоо тийм л зүйлийг хийж байгаа бидтэй одоо. Бид нар бас нөгөө яг түшээгээ ярихаар өөрсдөө зөвхөн ингээл түшээгээ юм цаашаа мэдхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дунд тэр одоо жоохон ташхын юмд орж ирэх юм бол тэгээд тэрийг харагдаж байгаа жишээ нэ тий. Ер нь хэл одоо бүхэл юмыг найруулж байгаа шүү дээ тэр хүн чинь зүгээр ингээд шулуунаар хэлээд байж та аргахдахын харагдаж байна. За бас нэг жоохон нэг хазгаа эвгүй юм дээр нөгөө хүнийг бас нэг жоохон одоо өвдөөхөн өмөрөө даваад гарчдаг юм. Хэл юм найруулахтай бас мундаг. Тэгээ энэ тэгж ирдэг гэсэн 3 жил ингээл түшлээ гээл тээ. 3 жил боллоо гээл тэгэл. Одоо тэгэхээр нөгөө улаач бас ингээ онгоцтой бас ингээ
ойрхон болгох чинь онгод төшөөийг бас их ойрхон болдог жишээ нэг. Яг тэр дэхэн үед бол бас одоо төшөөгээ бас нэг сонгож Монголыг ёс мос байсан баг тий. Тэгээ яг 2000 оноос хойш тийм ёс мос яг хүмүүс үлдэх нь үлддэг баг. Магадгүй тэр одоо өстөл нэг улаачтайгаа нөгөө жил усан таардаг маардаг ч гэдэг юм уу тиймэрхүү тийм ёс мостой байсан. Одоо бидний хувьд бол гинтгэл амар их бүдэ болсон. Мэдээж гинтгэл амар их болсон чинь гинт амар их төвшөөтэй болсон байх таа. Бас нэг ингэж харагддаг шүү дээ. Нөгөө одоо хамаатан садмаатан биш ч гэсэн одоо зөвхөн найз нөхдөд өрөндж гэдэг юм. Найз нь одоо найзаа төвшдөг ч гэдэг. Тэгэхээр яг бүр юм одоо нэг юм цусан төрлийн ясан төрлийн гэх юм холбоо мал гэхгүйгээр бас юм чинь ингээд өөр ингээ хүнийг бас ингээд таалаад гэх юм уу тий сонгоод гэх юм уу ивэ гэх юм бас ингээд төшүүлж байгаа тийм мөнөр байдаг шүү дээ. Тэгэл одоо хоорондоо сайхан тронгод төшөө хоёр сайхан хоршоол олон дунд энэ байгальдлыг сайхан ингээд явж байгаа. Төндөө бол. Тийм наад асуудал дээр шингэж байгаа бох тий. Тухайн бөөг бас ингээ тий олон үйлдэнд дагаа явцсан тий юмыг хараад мэдээд сурцсан нэг онгодын хэлийг ойлгодог болцсон тий тийм үнээр бол одоо зайлшгүй төшүүлэх шаардлага гарахад бол онгод голохгүй төшүүлж байгаа шүү дээ. Тий тэгэхээр тэр хүн бол асуудалгүй төшөөд ядаадаглаа нөгөө тий яг ямар ёс хийдэг вүлээ дахил яаж засдаг вүлээ за тэгэл онгод нь одоо юу барьдаг ямар үйл хийдэг вүлээ гэл тэр зүйл бүгднийг одоо мэддэг болсон бол төшөөд бол онгод бол дурууцсан байхгүй. Тэгээ онгодын одоо яг нөгөө төшөө гэдэг одоо тэр чинь бүр хамгийн ихтгэлтэй юм байж таараа. Тэгээ тэр хүндээ хэлэх юмаа хэлдэг, ил нэг хэлдэг, даалт нэг хэлдэг ч гэдэг юм. Яг бусад тохиолдолд бас ингээд яг таны хэлдэг шиг тий одоо ингээд олон жил ингээд хамт явцсан хүмүүс чинь бараг л ялгаа сууж байгаа шүү дээ. Оо тэр юм орч юм орч. Төшөө хүмүүс олон жил бүлээд хэлэхээр ерөөсөө шууд ялгаал эхэлдэг гэж байна. Тэгээ бас нэг тэр дундын нэг амар нандин тийм айгаа бат тийм холбоо байгаа бас тий. Тэгэхээр энэ бас юм байдаг шиг байна. Одоо яг төшөө сонгогдож чинь тий. Тэр нь одоо анх сонгож байгаа хүн бол яалтчгүй л удам дотроос нэг хүн сонгочихж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүн дээр ийм захит юм билээ. Яг нь онгодыг төшөөд хахаар нөгөө хийдэг үйлүүдийг мэддэг болчдөг. Мань үү. Тэнгүүт нөгөө нэг баг өөрөө үзэж хардаг болцсон юм шүү. Тэгэл онгод тийм юм дээр тэгж ийсэн гэдэг одоо зүгээр нэг найзууд дундаа нэг үзэх юм уу нэ. Тиймэрхүү тохиолдол гаргахаар шууд цээр тавьчихдээ бил. Болохгүй. Төшөө биш юм гэсэн. Тий харин тэгэхээр төшөө хүн бол яг тэр онгодыг төшөөд тэр бөхцгэн үйл дээр нь хамт ингээ хараад тэр онгодыг хийж байгаа үйлийг л хийгээ явж гин өгөхөөс бас тэгэж онгодыг давцсан үгүй л тэнцэн сурж мэдсэн юмараа хүнийг ингээ үзэж хараасуу. Тийм бол бас нэг талтаа цэрдэл хийх юм. Тийм болохоор юу гэхгүй да. Яг өөрийн төшөөнд биш зүгээр нэг ганц нэг төшчээд тиймэрхүү юм харж чад нөгөөдөг чинь бас нэг итгэлгүй хүн байна гэсэн. Онгодууд итгэлтэй хүнтэй бол тийм бас нэг тиймэрхүү юмнууд ажиглагддаг байхгүй. Тэр бол бас болохгүй юм шиг байна. Олны дунд тийм байгаа хөө. Бид нар тэгээд хэлдэг. За бөө бол яг ерөнхий жанжин шуумн бол тий. Одоо байгалийн хэлмэрч гэж байна шүү дээ. Тэгвэл түшээг аваад үзэх нь бол тэр онгодыг хэлмэрч болж байгаа. Тий. Цараад одоо ирж байгаа. Одоо арга одоо тэр хамаатан сатан цаан олон таа юм. Цараад хэлмэрч болж байна. Тэгэхээр түшээ хүн одоо улаач хүн бөөлөхтөө жишээ нь алдаа мадаггүй тий. Яг ингээд бөөлдөг шиг түшээ хүн бас одоо тэр цаашаа хэлмэрч хийхдээ алдаа мадаггүй хийх хэрэгтэй байна. Тэр бас л том хариуцлага яваад байна. Тэр сонгогдоод хайрлагдаад нэгдээд яваад байгаа ч гэсэн цааталтан дандаа нэг юм тогшоостой явж байгаа. Тий хариуцлага. Тэгэл нэг үгийг буруу цааш нь дамжуулаад хэлэхэд тэр хүн одоо тэр өгүүлэх юм тэр зан өгүүлж байна. Биш тэ нэг үйл хийгээл тий тэгэрэг гэсэн зүйлийг дотоо сонсоод тэгэрэг хэлчихэд нөгөө юм бол тэгээд буруу зүг рүү явчихаа. Нэг онгодод тухайн хүнтэй хаяа нийлэхгүй таарахгүй байгаа нэг хийж болохгүй юм нэг болохгүй нэ гэдэг онгод хэлсэн гол нөгөө хүн чинь бас цааш нь түшээ гоё тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жорын
тиймэрхүү толгойн тийм сайн сэрэг хүмүүсэл ер нь төшөө болох. Тэгэхээр ер нь улаач төшөө хоёр яг адилхан хэмжээний юм гараад байгаа байхгүй. Тэгэхээр яг л адилхан. Яг тий одоо тухайн хүнд одоо эко гэсэн зүйлийг Бас нэг аргалаад зөөлхөн хэлчих тий. Тиймэрхүү л ухаантай байх хэрэгтэй. Тэгэхгүй шууд таныг хийх бүгж байна. Таныг хийж бүгж ингэж хэлэх юм бол тухайн ирж байгаа мөргөлчөнд нь ч хэцүү. Ер нь жоохон онцгой сэтгэл төрүүлээ гаргаж байгаа байхгүй. Тэр бол төшөөний хийх хамгийн мундаг юм. Нэг зөв. Тэгвэл одоо тухайн буудлыг зорж орж ирж байгаа хүн хаалгаар орж ирэл түшээ яг ямар тэ хандлага ямар одоо үйл хөдлөл үзүүлнэ яг тэр хүн түшээг дагаал яг тэр үйлдэлийг хийж байгаа шүү дээ тий. Тэгээ түүнээс бол одоо түшээг дагаад шууд бүгдээ харцах тийм юм гэж байхгүй шүү дээ. Эхлээд түшээ гэдэг үнтэй уулзаад яах их хүлээ бүх юм асуугаад тэгээ тэр үний яг явдлаар л явах хэвээр. Тэгэхээр түшээ хүмүүс бас тэр зүйлийг бас өлөр дөрөөл үзүүлэх хэвээр. Түшээ хүн тэгэл улаачтайгаа дэг хамаагүй дундаа орцсон харьцах юм бол цаад орж ирж байгаа хүмүүс бас яг л адилхан тэгж ирсэн гэсэн үг. Тэгэхээр түшээ хүн хаалгараас орж ирэх 90 гутлан л их зэгцтэй бүх юмыг нь яаж тэгжээж тухайн онгод тэнгэрүүдийг хүндэлнэ гэсэн үг шүү дээ. Тий. Түшээ үнэтэйгээр л тэр бүр ингэрт байгаа юм бүх юм явах гээд байгаа байхгүй тий. Зүгээр л одоо сонсч ийсэн бас нэг жоо ажиглаж ийсэн зүйл дээр яг нэг эргэтэн түшээ ихээр нэг жоохон манай эрчүүд чинь нэг жоохон юу шүү дээ нэг жоохон одоо юу хий хинэггүй чанар байхгүй. Тий. Шууд ирдэг. Тий шууд ирдэг. Тий шууд хинэггүй жоохон байдаг тал бас гэхдээ айхтар хүмүүс өндөө байгаа. Тэгээ ерөөдөө ер нь жоохон анзаараад тахт бас жоохон эргэтэн түшээ нэг жоохон хинэггүй байх гэдэг тий анзаараад баг. Тэгэхээр бас жонгод төсч байгаа шүү дээ ямар зүгээр нэг хүн түшээс тэгэхээр бас жоохон бас хинэггүй юм а зарим нэг хүмүүс тэгжиж магадгүй байх гэж хэлж байгаа. Тэгэхээр бас тэр мэрийгээ засаа тий. Энэ түшээгийн нүрээр л одоо тэр онгодыг эхлээд тэр бөөг эхлээд харна шүү дээ. Тийш тэгэхээр түшээ хүн бас нэг сайхан сэрэгдэлгоотой тий. Тэр онгодын тэр хүн зөриүүлээд нэг 3 үг хэлэхэд цааш нь бас хөөрхөн задлаад дэлгэрүүлээ хэлж байна. Яг зөв тий. Тийм ухаантай хүн байх гэдэг байхгүй. Тэгээ тэр чинь зарим нэг жоохон битүү хатаа хэлдэг шүү дээ. Тий. За нэг энийг ингээ хэлчлээ шүү. Энэ ер нь ийм учиртай юм биш үү гэж цааш нь сайхан дэлгэрүүлээ хэлцдэг тий. Тэгэхээр тухайн буу улаачтай айгуус ойлголцдог бол тэр хүн онгод орж ирчихэд нэг юм хэлгээд цаашаа 3 нугалж илгэн гэдгийг онгод мэдчихэж байгаа л та. Тий. Мэдчихэж байгаа тэр хоёр хоорондоо яг гоё таарсан байж тэр чинь яг бөө юм байна уу? Зарим юм байна уу? Удуу юм байна уу? Тэр чинь яг тэргээрээ цуслагддаг байхгүй юу? Тэгэхгүй тэгээд юу гэдэг жинаа ингэж жинаа гэж шууд хэлээд бас хамаагүй ярьцахаар жоохон хатуул өгдөг юм шиг байна. Яг өөрийн түшээтэйгээ том өвлөндөө бас бүүнэр орно. Яг тэгэхгүй өөр нэг хүнээр төшүүлчихэд хамаагүй бас ордгүй юм шиг байна. Орхоо. Яг өөрийн яг нандин жинхэнэ түшээтэйгээ зүг байж юм руу орно. Тэр түшээ чинь тухайн онго орцсон байх үед онгодын арыг хааж идэг бас нэг тийм том одоо шууд хэсгээд сахиус гэсэн утгатай. Хааж идэг хөөе. Онго орцсон байх тэр үнийг бат бүх илүүд одоо юм оруулахгүй тулд хамгаалж явах хэрэгтэй. Тийм үний чинь түшээ ингээд байгаа юм л та. Түшээ чи бас мэдрэмжтэй тий. Мэдрэмжтэй. 9 жирийн дайрж ирэх үед бол түшээ бол сөхөөгөө гаргаж ирсэн дасаагаа шүү дээ. Бөөнөрт хэлэхдээ та нар бол түшээгээ барахгүй шүү. Ер нь гаргахгүй штэ тэгэл ер нь жилиг яваад тавчих чи. Нэг шин бөөсөл шин түшээ хоёулаа ингээл аваад түшээл бөөсөл шин онгод орж ирсэн юм байна л да. Шин онгод шал ондоо юм ирэхэд ирсэн чинь нөхөр нь дээр үед бардаг байдаг гэсэн шүү дээ. Бардгаа өргөн готлаа шал ондоо юм ороод ирлээ гэсэн хөө гаргаж чинь. Тухайн тэр түшээ ондоо юм ороод ирлээ гэж айсан юм шиг байгаа. Багш тухайн багш нь ондоо юм орж ирсэн тэр орж ирдэг гэж хэлсэн. Тэрийг нь бодоод
Эхнэр нь бөөсөн тэгэл муу юм орчлоо гэж бартгаар л зодоолог гаргацсан. Дараа нь надад шинж намайг зодоог гаргацсан гэж жиргсдэг. Би бүгдөө юм зөндөө болно үстэй. Бас л энэ том дурсамжлалтай явж байгаа шүү дээ. Тийм. Том үйл бүтээл. Тэр төвшөөгийн үүрэг бол айхтар одоо хамгийн одоо чухал үйл болж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бас төвшөө хүн гэдэг чинь одоо хамгийн одоо яг тэр тухайн бөөтөөгөө ялгаа байхгүй л одоо сэтгүүртэй тий. Алсыг харсан тий юм тунгааж боддог тийм л хүн байх. Зарим бүүнэр би юусоо зүгддэггүй, би юусоо яахчдаггүй, юм иддэггүй. Гэл тэгээд тэгсэн мөртлөөс хажууд нь байгаад эхнэр нь төчдөгөөс ихт эхнэр нь би одоо ингээд тийм зүтлээд байгаа юм. Би бөөлөх байсан юм шиг гадаа гэж бодлоо хэмэрхүү юм. Тэр чинь болохоор юу улаач дэлгүүгээр түшээдээ л юм яриад байгаа байхгүй түшээндээ тэгэр ингээрэ гэдэг юмыг нөгөөдөг чинь манай онгод улаач дэлгүүр гэж надад л хэлээд байгаа юм. Тэр чинь зөвхөн түшээдээ за чи тийм хүн орж ирвэл ингээрэ гэж юм захаад байгаа болохоос улаачтай л юм байна. Тэрнийг яг ойлгоцсон. Тий, яг онгоцны ухаан ч тийм байхгүй. За улаачтай зүүдлүүлэх юм гэж байна, түшээдээ зүүдлүүлэх юм гэж байна. За нөгөө тухайн улаач нь зүүд хүлээж авах юм авахааргүй байвал түшээрэн зүүдлүүлж байгаа байхгүй тий. За энэ ерөн зүүдлүүлж юм ойлгохгүй юм байна. Тэгэхээр түшээдэн зүүдлүүлчихье гэдэг. Ингээд тэр чи онгоцны ухаан гэдэг чи одоо бид нар үзэхгүй шүү дээ. Тий, тэгэхээр бас Төвшин чинь бас нөгөө бөөгөө шахаж яваад байгаа шүү тий. Одоо онгод нэг тийм үлээ тэдэнд хийн шүү гэдгсэн багт. Тухайн бөө мартсан багт түшээ тэрийг сануулад. Өө тэн дээр тийм үлтэй гэстэй. Тэрийг гэдэг тухайн бөөгөө бас шахаж явах жишээ тий. тэгээ гонё. Тэгэхээр төвшин чинь бүх юмыг зохицуулаад байгаа байхгүй. За ганц нэг ажиллагддаг зүйл байдаг юм аа. Яг гоо зүгээр хооносоо л болж байгаа. Яг зүгээр би нэг яагаад одоо хэлээд байна гэхээр бас яг нөгөө бүгд юм биш л дээ. Яг ганц нэг тийм байт. Яг нөгөө төшөө суугаад онготой ирэх өгөөд онгот нь угаагүй янз бүр л болно шүү дээ тий. Өөртөө хийж угаад гэдэг тийм тохиолдол бас байна. Хоёр онгод урч юм шиг. Түшээ нь өөртөө Бараг яг зүгээр шог болгоо хэлэхэд бараг тиймэрхүү. Тэгэхээр одоо тийм үзэгдэл бас хийж болохгүй тий. байхгүй шүү дээ. Тэр нэг ч одоо ямар уулах гад тэр онгод бууцсан байгаа шүү тий. Тэгэхээр бас нэг ганц нэг тийм зүйл ажиглаж тэгэхээр тэр зүйлийг одоо бас бити хийгээрээ тий. Өнөхөр хүмүүс санаж яваад тэр бөөснийхээ дараа тэгээд одох юм яа гэдэг. Тэгэхгүй л онгод бууцсан байхад онгод уугаад дуусна дараа өөртөө хийгээд боддог тий. Тийм яг миний ганц нэг жоохон нэг юу гэдгийг дургу гэх нь цаашаа бас тэгээд онгод нь тэгж ихгүй бахт би дуурхан цаашаа. Гэхдээ яг онгодын гажуу тамхитай суугаад байдаг. Зарим төшөөнөр нь. Тий. Энэ бол яг миний хувьд нэг жоохон тийм хинэггүй юм шиг тий. Тэгвэл энийг одоо юу гэж бодож? Яа би зүгээр их бодлоо л гэж байна шүү дээ. Тухайн хүний мэдж байгаа тухайн хүнийг хөдөлж байгаа хөдөлсөн болов. Тухайн зарим хүмүүс онгот нөхөр газ өөрөө уучаас нэг дутуу үлдээгээд өгдөө шүү дээ. Тэр уугаад идэв шүү дээ. Тий. Бас тэгээд байгаа. Тэр чинь болох юм бол тэр тухайн онгод өөр аяган ташин дээр уугаад үлдээнэ гэдэг чинь тэнд ямар нэг юм үлдээгээд өгдөг байхгүй юу? Тэр чинь. Тэгэхээр тэрийг уугаад шухаад ах юм бол тухайн хүн үйл хийж явах нөхцөл тэндээ юмаа багтааж үйл дотор нь хийгээд гаргаж явах хэрэгтэй юм тэр уугаад байна гэдэг чинь нэгт болохгүй юм. Хоёрт цуг ингээ өөрөө хийгээ уугаад ах юм бол тухайн хүн хоёр бол ер нь нэг зиндан юм байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр байна л гэсэн үг. Нэг зиндан нэг чинь зүгээр шууд өөрөө байна л гэсэн үг юм шүү баг. Тухайн бөөгөр өгшөө. тий. Тухайн онгод үнэхээр байсан бол
тэр хүнд хэлэх хэрэгтэй байхгүй. Тэрийгэ татах эсвэл тэргээр дүүхгүй. Тэгэхэд тэр хүн юу ч хэлэхгүй байгаад байна гэдэг ч юм бол миний л бодол бас би бол яг ер нь ингээ яач бодсон тэр онгод бууга зам үйл хийж яхад ямар уужддаг газар өштэй тийм үстэй. Хамгийн хариуцлагатай байж их чаач өднөө. Тэгс өгнөө суугаад ивэл тэр чинь бас болохгүй юм л та ер нь бол. зарим онгодууд байдгийг. Зарим онгодууд уулгадаг хүн авчирч суулгаж байгаа тэрэндээ л уулгаал гэдэг. Тэр бол зан уулгахгүй. Тэрэндээ андуураад иж магадгүй юм. Түшээ нуугаагүй тэр хүнд аян дээр хийвэл тэр хүн тухайн үедээ уугаад зан уулын дүүргэх хэрэгтэй байдаг байхгүй. Тийм зан уул байгаа. Гэхдээ түшээ нуугаагүй зан уул биш шүү. Ганц нэг тийм ажиглагдаад байдаг. Тэгээд одоо тэрийгэл одоо нэг жоохон анхаарч хараа л гэж. Тэгээд тэр ч бас зэрэглэх зэрэг гэж бас байгаа. Тэг байлгүй яг уу тий. Тэр нөгөө юутайгаа ялгаа байхгүй ш нөгөө бөөлж байгаа хүнтэйгээ ялгаа байхгүй л адилхан цэрлэл явчих хэвээр. Тийм. Түшээ зэгдэх юм бол улаац зэгдэнэ. Болохгүй. Мундаг түшээ нэр байдаг юм байна. Тэр бүр бабэг өгдөлтэй цаашаа юм байна. Энэ хоёулаа хооронд болсон. Тухайн гүйлж дуусаад тэр их сүнстэй юу ч ярихгүй тэгэл яхад бүгдийн ард нь түшээ бүгдийг тэгсэн гэсэн даа тэмдэг гэсэн ингээд үгүй юм. Тэрднэр бол аягүй мундаг. Олон жил түшээ бас мундаг болчих. Тэгэл баг л та. Тэгэхээр тийм нөгөө тухайн хүн нэг юм олон жил хийгэр чинь тэрэндээ давдаг ш. Тий. Тэгээд аягүй туршлагатай болчих. Тийм мундаг хүн түшээ гэх бахт тий. Тийм үйл түшээ гэн. Тэгээд яг хуу суралцж яваач хүмүүс байгаа. Тэгэхдээ тэр суралцж байгаа хүмүүс маань бас яг зөв сураасаа тий. Яг ёс журмын дагуу яг дэгийн дагуу сураад. Тэгэхгүй яг магадгүй нэг зааж хэлэх хүн байхгүй болохоор бас яг хуу ерөнхий нэг харсан сонссноор юм ерөнхий ингээ нэг юм ерөнхийлээд ээж магадгүй. Гэхдээ бас аливаа юмыг сурж мэдээ тий. Мэдэхгүй бол тухайн онгодоос асуугаад тий. Тэр чинь асуухад тэр чинь буруу юм байхгүй шүү дээ. Мэдэхгүй бодоод асууж байгаа. Тэгэхээр тэр зүйлээр маш сайн анхаараасаа гэж бол би боддгийг. Юмыг бол эхнээс нь сайхан яг дистралтаа сураад яг тэрний дагуу яваад тэгээд тэр тухайн ч өөрөө сайхан хөгжөөд үүдээр орж иж байгаа хүмүүсийг тий хаана яаж суулгах уу тий ямар учиртай яасан гэл ингээл ер нь одоо тэгэл ерөнхий зэв гэх юм. Тэр бөөлөд сууж байхад дарын ажлыг бүх юмыг л зохицуулаад байж байгаа л та төшөө юм бол. Тий. Гэхдээ бас зарим нь айгуу санаа би тэр тийм тшимэрийг бас харах гайхаад идэв. Яг хөндлөнгүүн бол онгодын хэлийг ойлгохгүй ч болно тий. Тэг чинь онгодоосоо давтсан юм яриа сууждаг байхгүй зарим хүмүүс. Тэрийг би бас гайхаад идэв. нөгөө бас цэрэнд орж байгаа. Онгодоосоо давж ярихгүй. Тий харин тэр баг онгодоо давтсан ингээ ярьцаа хажууд нь зүгээр өстө бүх юм тэрийг харахаар бас гайхаад идэв байхгүй. Тэгээ одоо тэр бөөлөх ямар хэрэг вэ? Тэр үнэл бүх юмыг ярьчмаар юм шиг. Бас тийм ажиглагддаг. Тэрийг харахаар ингээд надад бол айгүй эвгүй. Наад чинь болохоор бөөлөхөөс өмнөх яриа юм зү. Гүүгүү бөөлөд онгод бууцсан байгаа шүү дээ. Тэг чи хажууд нь зүгээр өстө. Одоо нэг онгод нэг юм хийх юм бэ гэж яах тэрийг нь бүр ингээл дэлгэрүүлэл нөгөөнд ингээл бүр амар болгоо суугаад байдаг байхгүй. 3 үг хэлэхэд 30 болгож яриад тоо. Тий, бүр хитрхи юм. Хитрхи их олон сүртэй болгоод эсвэл их олон Тий. Гэтэ ер нь нэг үгийг сайн тухайн хүн гоё тайлбарлаад ойлгоцсон байх болно гэсэн шүү дээ. Болно шүү дээ. Тэгэхээр тэрнээс илүү давуулаад юм гэсэн үг. Тий, давуулаад тэгээд бүр нэмж яриад бүр ингээл нэг ёс мос болгоод үгүй бол ийм болгоод тэгэл тэр чи бас тэр тухайн онгот нь бас юм хэлэхгүй маа. Тэгээ нэг төвшөө бол зүгээр тухайн онгод чинь тэр түшээг бас хэлчих юм бол бас эвгүй хэлт оруулж мэддэг бас мэдчихэж. тэгээд яг тиймэрхүү юмнууд ер нь бас бэд юм билий. Тэгээ ингээ
сүүлдээ ингээд яг тэр эргэн тойронд нь ингээд сууж хахад нөгөө зориод ирсэн хүмүүс нь ч бараг залах хэмжээний тэгж төсч идэх байхгүй. Бас сонь шүү дээ тий. Одоо тэр зээртэйгээд байгаа төшөө хүний зээртэй юм дэр ч одоо тэр дээл сулууг болоод илүү дутуу онгод хилээг байхад давхар цаана нүүл заагаад байгаа байхгүй. Энд чинь бол бас зээртэй үл шүү дээ. Тэгээд за онгод байхгүй байхад өөрөө бас нэг хүн үзт юм шиг юмар нь төлөг мөлөг тавиад сууж ийн чинь бас нэг зээртэй юм байхгүй. Ер нь бас тэг төшөө чи тэгээд дээрээс нь ахиа шунлгүй байх хэрэгтэй. тий дээрээс шунал байхгүй. Тэгээд тэр онгод бууцсан байх за хажууд нь тэр арх талаар суугуусуу. Тэр бол ер нь бас асуудалтай юм байхгүй. За яг онгод ингээд тамхиг бол татж байгаа. Үлдсэн тамхиг нь бол дуусгаад цааш нь хийж байгаа. Өнөөдөр тамхи татдаг төшөөх юм бол бас болж байгаа. Тэгэхгүй шууд хажууд нь ингээл тамхисаага суух юм бол бас асуудалтай тий. Тэгэхээр тэр чинь бас хөндлөх бас. нэг талдаа ингээд тэр онгодын хөндлөө байна. Тэр бөөлөхөний зан үлийнхээ хөндлөө байна. Тэр болгон уйлдчихж тэр хүн төшөө хүн чинь тэр гэр дотроо тэр зориод ирсэн хүмүүс болоод зан олон мөргөлчөндөө харагдах харууцч гисэн тий бас төшөө гойд ихтэй байгаад анхнаасаа хүн бөөлөхөөс өмнө за энэ юм учиртай баг хилчдэг үлхтийг үлжүү. Тэгэл тэр дэгийнхэн дагуу тэр бөөлгөний сан үл авчилдаг болчих гээд байгаа юм. Одоо нэг олон жил болоод ирэхээр нөгөө тухайн бөө маань жоохон юу болоод ирдэг шүү дээ. Зарим нэг юм хаяал орхитуулаад те тоохоолоод ирдэг шүү дээ. Яг тэр үед тэр төшөө гэдэг юм бол яг тэрийг яг л байнд нь байлгачих хэвээр. Тэгээд тэр чинь яг одоо тухайн тэгэл анзаарахгүй ч яж магадгүй тэсгүүл мартцсан ч юм уу те. Тэгэхээр төшөө бол тэр нэг ч юм мартчих болохгүй. Яг анх яг яаж хийдэг вэсэн яг тэрний дагуу л хийх хэвээр. Яг явандаа тэр зарим нэг зүйл нь цаанаасаа орхиж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө л нэг жоохон олон жил бүлээд ирэхээр бөөнөд жоохон тийм юу болоод ирдэ шүү дээ. Хинэггүй болоод тэр үед нь төшөө гэдэг юм бол нэг мэддэг юм хаа мэдгүй байгаад тийм мэддэг байгаад ирдэ шүү дээ. Өөрхий тэгээд ирчихээс янз жил юм хэлж байгаа. Тийм нэлээд засвартай үүдэн шүү дээ. Бас тийм. Тэгэхээр одоо амар их хариуцлага урьж байгаа шүү да бүгд юм. Тэгэхээр тэр хариуцлагыг ерөөсөө мартаж болохгүй. тэр бөө үний төшөөнөр бол бас мундаг хүмүүс байгаа тий. Зөндөөсийн мундаг хүн бас арчлаа. Айхтар төшөөнөр их байд шүү. Ер нь одоо бөөгийн өнгө бол баг төшөөгөөс харагдсан шүү. Шудраг илчтэй. Тий. Төшөө ямар байна? Тухайн бөө тухайн яагаад сайн байна гэхээр тухайн онгодоо бүрээсээ ойлгодог болцсон тий. Бүхэн мэддэг болцсон байна гэдэг чинь ер нь зарим зүйлдээ залуур даваа явчихдаг шүү дээ. Тухайн дахил засан тий нэг хоёуг ундаална гэл нэг ёс байгаа шүү дээ тий. Одоо энэ ёсыг ер нь жоохон алдчихаа болов байгаа болов. Удаан олон жил бүлцсэн хүмүүс. Одоо байна шүү дээ. Ер нь бол байх. Шууд аваад пар хийхгүй л дээ. Ой хөтрхөө ундал. Гэтэ яг өөр төр жишээ би ч заримдаа ч яг тэр хийж байгаа юмнаас л болно л да. Айгу. Жаатуу хүн тийм болсон болохгүй. Тэр хоёр нь ундаалахгүй боллоо. Ер нь эхний хэдэн жил чинь нөгөө нэг за тэрэндээ л тэрийг л ундаалахгүй бол нэг айгу сэвтэй шүү дээ. Хэцүү. Яг бид нар тэгээ мартдаг л та тэгээд хүмүүсээ тэр хүмүүс сануулаад. Тэгэхээр тэрийг сануулаад одоо заашгүй хийж явах хэрэгтэй байна. Тэр чи угаасаа л хийгээл анханасаа хийгээл явж исэн юм чи тэр зүйлийг хийж л байх хэрэгтэй. Тэгэл нөгөө улаачин тоохоо байгаа тэрхэр төшөө дагаа тоохоо гэж болохгүй. Яг л яаж хийдэг вэс яг тэр дагуу л хийж явах хэрэгтэй болов гэж би л боддог байхгүй. Төшөө. Шунлуул юмар. Яг тийм шуналтай бишэлтэй маань тийм шүү. Гэтэ ер нь нөгөө нэг ингээл сайн муу юм ингээл сонсогчлоо ч тийм. Гэтэ муу нь ер нь хүний чихэнд үлдцдэг шүү дээ. Тэгэл тийм татсан чинь тийм бөөг татсан чинь тэр түшээ хаалгаар нь мархад л тавька. Ингээл цааш яваа.
барыг нэг үйл зам үйл хэлэх юм бол эмэгтэй л явж байна. Магадгүй тэр бүүн тгийг хөөж болно шүү дээ. Тэр түшээ гэдэг хүн ер нь нэг хэлний хувьд нэг орчуулгын алдаа гэдэг нэг амар алдаа гарна шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь түшээгийн хувьд бол бас ингээл орчуулгын алдаа ер нь тэгэл нэг жоохон тэр зэрлэл одоо шуналтай байртай тий. Одоо тариф тогтоогоо тасалж байна гэдэг чинь бас түшөөнтэй ер нь л их холбоотой л гэсэн. Тэр яах гэж тэр бүү яачуд болоод байгаа юм байна. Ерөөсөө л тэр бүү цаашаа хонгод ингэрэй гэж одоо бүүлэг үедээ явж байна. Түшөө бол одоо тэр ороод ирсэн байгаа юм би сайхан зөвхөн шин залруулаа. Ийм л үүрэгтэй. Буруу тийшээ сэргэлэн түшээнэр бас байна гэж. Би тэр бас амар сонь юм сонсч ирсэн. Би тэр уншиж илүү сонсч ирлээ. Нэг хэсэг чи угаасаа л ингээд явдаг гэсэн тэгсэн чинь айгу мундаг л сайн л бүлдэг байсан юм шиг. Нэг хүн хэлж ирнэ. Таныг одоо баг юм завсраа юм дуусчих ч юм уу гэд гараад орж ирэх. Түшээ чинь дахиад тэр чи мөнгө авдрын чинь тэндэс мөнгө аваад яагаад гэдэм бэ лээ. Тэгэхээр тэр хүн нэг удаа хараад тэгээгүй тэр болно. Таардаг ч юм. Түшээнэрийнхээ бол мууг үзэхгүй л дээ. Гэхдээ ер нь бас л бүү ер нь доош уруудаж явж байгаа нь яг түшээ үнтэй би яг л хамаатай. Тэр өөрийнхөө одоо нэг түшиж явж байгаа. Тэр онгод түшээд байгаа мөртлөө давхар тэр чин тэр улаач бүү үнийг яг түшээ залруулаад зүг болгоод тэ. Ингээ явж байгаа. Ер нь жоохон уруудаад явж байгаа юм болоос түшээгээсээ нэг хамаарна шүү дээ. Одоо тэр хүмүүсийг л даарч явж байгаа шүү дээ бүгд нь болохоор. Тэр түшээ гэдэг хүн ямар тийм одоо ёс суртахуун сайтай, зээр сайтай, одоо ухаан сайтай тий. Ганцхан одоо бүүлж байгаа хүн оюу ухааны чадвартай гэж байна. Дагаад түшээ магадгүй тэр бүгд түшээгээ дагаад ч явж болно тий. Ер нь одоо нэг харилцааныхаа үед бөөний нөгөө түшээ гэж хэлээд байгаа тухайн өргөлжин хүний онгот нь баггүй юм. Өргөлжин хүн түшээгээ сонсоод цаашаа гарахтаа дахиад түшээ болоод олон цаг ярих хэрэгтэй бас тийм байх хэрэгтэй баггүй. Тэгэхээр ухаантай гэж хийж тухайн түшээ тухайн онготын хэлсүүгийг гоё зөвлөж гоё дандаа зүгээр нь хэлж явах хэрэгтэй. Буруу юм айгүй хатуу том үйл хэлэх юм бол тэрийг бас зөөлрүүлээд гоё хэлж ойлгохоор хэлэхгүй бол тухайн хүмүүс чинь бас имзэг штэ бид нар чинь өн чинь өндөгч хичээл өндөгсөөл босоод тэр тийм болохоор тэрийг нь гоё тайлбарлаж яахгүй бол ер нь муу нэртэй л болно бас буруугаар ойлгох. Тэгэхээр ерөөсөө хичнээн мундаг байсан ч гэсэн түшээ муу гэх юм бол тэгэл дандаа л ухаанхаа хийх гэсэн үг л дээ. Тэгэхээр түшээ нэртэй сайн зах хэлээд сайн ухаантай байхгүй бол тий харин одоо ингээд за яг тухайн бүүл чинь за онгод төгчдөг гэдэг хандлагаар биш тий. Тухайн түшээ бас өөрийнхөө хариуцлагыг ойлгоод ухамсарлаад за тэгээд ер нь бол за тэр бүүлж явахад бусдыг бүх юм энэ түшөөний дэгээр явд юм биш шүү. За онгод бууга тэр нь онгод бол хийдэг үлээ хийгээл явчихж байгаа шүү дээ. Үлдчихэж байгаа бүх зүйл болоод тэр мөргөлчгүүдтэй харьцаж байгаа юм чи ерөөсөө түшөөн болчиход байгаа. Тэгэхээр түшээнэр маань бас мундаг байжиж тухайн бүү бас дэш гоё мундаг бөөлөх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй түшөөнө жоохон асуудалтай байх юм бол тэгэл ялгаа байхгүй тэр тухайн бүү тийшээ унжинаа л гэсэн үг байхгүй. хичнээн сайн болсон ч гэсэн унаа. Тий тэгэхээр ер нь түшөөний хариуцлага гэдэг юм бас бөө хүн шиг бөөлж явж байгаа бөө хүн шиг өндөр хариуцлагатай байдаг байх нэ. Тэгэхээр тухайн түшээнэр маань бас одоо бид хэдий ярьж байгаа зүйлийг тий авах гэхээ ухаанаараа хандаад за зөвтөө бол зөвтөөгөр нь тий буруутай үйл ярьж ивэл буруутайгаар нь тэг үлээгээд авчихна үстэй. Өөрөөсөө хийж байгаа түшиж байгаа үйлдэлээ өөрөөсөө нэг сайхан харчихгүй өөрөөсөө нэг сайхан цэгэмчихгүй би ер нь зөв байна уу буруу.
яасан дээр вэ гэдгээ зэгнэх хэстэй л доо. Тэр одоо эдгээр чинь бас одоо ингээд бөөгөл наг өнөр уруудж гэж яваад байгаа хэлээд байгаа болохоос бас тэрний хажууд бас нэг хүн байгаад байгаа гэдэг бид нэр барьчаад байгаа байхгүй. Түшээ гэдэг хүн байгаа. Түшээ тэр хоёр хооронд сайхан зүв болж иж юм бөөч нь бөөмөр ингэж шүтлэг. Тийш одоо тухайн бөө энэ өв соёлуулаад энэ бүх зүйлийг түгээгээ явчихна. Хажууд нь түшээ хүн чинь жинхэнэ яг тэр мөргөлчин болоо зан олонд бүх юмыг зөвхөн бүрэн утгаар нь тайлбарлаа сууж байгаа юм байна таахгүй тий. Тэгэхээр энэ ганц бөөгөлтгөө бас түшээ хүнээс тухайн бөөгийн бүйлгөө болоод хийж байгаа зан үйлүүд бүх зүйл шалтгаалж ийн тэр уялдаа холбоо байна. Энэ бүх зүйлийг бас ойлгоцсон хүмүүс зөндөө л байгаа. Гэтэ энэ дээр нэг бас хараад үзчих юм бол тий. Аль газрын бөө түшээ сайн байх юм бол тэгэл сайхан бүглөөл явчихдаг шүү дээ. Зарим нэг юм дээр анзаардаг шүү дээ. Одоо ингээл нөгөө галын дахлан махлах гайл ингээл тэгэхээр тухайн бөөлөл онгодноор бол тий. Тэтгэх гал руу ойртох ч юм уу тий. Эсвэл унах ч юм уу тий. Янз янзын зүйл тохиолж байгаа шүү дээ. Тэр зүйл төр түшээ юм бол яг л онгодтой гажууд байж хэвээр тий. Янз янзын аюулаас хамгаалаад байж хэвээр. За тэгэл одоо онгод орсон юм чинь ингээд асаас хараад зогсоолж болохгүй. Яг л хажууд нь тий. Яг дагаал онцгой яах нь уу, тэг гал руу орчих уу яах вэ гэл ингээл тэр зүйлийг маш сайн хийгээсэй гэж би боддог. Тэг зөв шүү дээ. Тэгэхгүй бол тухайн хүн онгод орчоод онгод орсон юм чи яах ч вэ шатдаггүй гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр тулаач байгаа шүү дээ. Тэгэхээр дэрийгээ заахан байнгын харж юм чи араас нь алтарч унчих уу яаж ч хийж гээ. Тэр чинь бас хэцүү шүү дээ. Нэг биеинд орсон байна. Тэр мөрийгээ анзаарч авахгүй бол. Тэгэхээр одоо янз янзын дахлаар тайлбар янз янзын явахт бол тухайн онгод бууцсан багт бол төшөө юм бол яг л хажууд нь байж хэрэгтэй. Яг л хажууд нь дагаал яг ямар юм биэх нү те. Тэгэхгүй онгод орцсон юм чи алсаас хараад зогсоод байж болохгүй шүү. Гэ захмаар байна. Тэгээд ер нь яг дийлэх хүмүүс бас яг хажууд нь бөөлж ин хажуудлын түшээ өмнө жоохон юм доор төвшнөх гэж боддсон юм шиг байхгүй энэ чинь яг ижлэхэн бөөтөөгөө ижлэхэн хариуцлагатай бөөтөөгөө ижлэхэн энэ бүх зүйлийг төмөн түгэж явж байгаа тэр зориод ирсэн хүнийг бас учир начрыг нь дуулгаад хэлж байгаа тийм хүн болохоос ч зүгээр ингээд хажууд нь юм минайсан цааш нь олгоод суугаад идэг нэг тийм хүн бол биш байхгүй чи бас хамгийн нандин жопмар тий. Тэгтээ тэр өдөр онгодууд бол тэр түшээгээ бүтэн харж дааж л явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүндтэй хүн байдаг байгаа шүү. Энэ түшээ гэдэг юм чинь бас. Тий. Онгодыг баруун гар гэж ярьдаг бол яг баруун гар. Тэр хоёр хошоол үүлэнд явж гин, үүлэнд орж гин. Гэхдээ хүмүүс бас зүгээр нөгөө энэ түшээ гэдэг өнцгөөс бас ханддээ шүү. Тий. Одоо тэр бөөгийн нэр гэл тэр зарим тэр урдхан тэр бөө гэл хүмүүс тэр бөөгийн л таниад байгаа байхгүй. Одоо бид хэдий подкастны доор хүмүүсээс мундаг сайхан түшээнэр яагаас. Тий. Санаад те. Багтаад. Тухайн бөөгийн нэр яваал тэр нөгөө түшээс доогоол ажлыг нугалчаад ивэл хойно ноцорч бас болохгүй байхгүй. Түшээ үн чинь бас хамгийн учиртай хүн байна. Тэр бөөг одоо тэгэж мундаг болтол тэр хүний одоо бас карьер явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ одоо цагийг туулсан те энэ олон бөө байна. Одоо эдрийг одоо өдөө зэрэгт нь явж байгаа явахт нь байнга хажууд нь байсан байгаа те. Түшээнэр бол одоо хамгийн бест нь шүү л гэж би хэлмээр. Анаа байгаа болохоор те бөө болж байгаа маа гэж хэлмээр санагч байна. Өнөө тэр түшээ хүн бол яалтчгүй тэр бөөгийн стагар хөл нь болоод нүчих нь болоод хажууд нь сууж байгаа. Тэр хүнийг бол дурсаж ярихгүй байхаа харахгүй юм баггүй. Тэгэхгүй тэгэл яг нэг
тухайн бөө бөөлж байгаа нэртэй бөөл яригдээд идэг. Тэгэхээр тэр бүх зүйлийг холбож явж байгаа, дэлгэрүүлж явж байгаа юм чинь төшөөн багт байгаа. Төшөөм жонгодоос суралцж байгаа сурсан зүйлээ бас цаашаага хүмүүстэй ярьж өгж байгаа, хэлж өгж байгаа, зарим нэг зүйлийн засч өгж байгаа гэдэг чинь айгүй хүрэхтэй. Тэгээ онгодын хэлсэн ямиг хүртэл улаачд нь тайлбарлаа суучдаг хүмүүс шүү дээ. За тэрийг тийм юм гэсэн шүү тий. Тэгэхээр одоо хамгийн мундаг хүмүүс л гэж одоо би хэлмээр байна. Мундаг төшөө. Энэ олон бөө бүлэх төсөж байгаа бүх төшөөнөөс одоо барьж явдаг шүү. Тэгэл нөгөө бөөн халуун алж хүүдэн төрөөд тахгүй гэж хажуудаас нэг гоёол хамт халал хамт төрөөд яваад. Яг л цаг хугацаа цуг тулаал явж байгаа. Бас ингэ боцож яа. Айгуу тийм дорсомц зэдэр шиг гэдэг шиг нэ. Би ял бас их тийшээ гэл яваал. Жаахан нэрэл би ганцаар яваад байгаа тэгэл. Дандаа л түшээ гэдэг юм та. Яг бид нар өнөөдөр түшээл гэж ярьдаг нь тэр одоо яс дүнс нэрээ янз янзаар хэлж байгаа. Хамгийн дүгнэмэл гадуур явж байгаа бол одоо энэ бүрөөдөр тулмааш гэж хэлж байгаа тийм. Өвөр монголоор хавсрагч гэлүүд тийм ихэ олон нэртэй байна. Яг нөгөө яг хавсрагч тий. Яг бид нар өнөөдөр түшээ гэж ярьчих тий хүн болгоо байл. Тий хамгаалал. Одоо хамгийн шилдэг одоо зохион байгуулагч. Одоо тэгэл Тий. Одоо тэгэл энэ даглаг тайлгадынхоо тэгээ түшээл бүхэл юм хийдэг шүү. Бүхэл юм зогсоолдог. дахилхан дээр тэр толгойлоод бүлж байгаа юм уу тий. Одоо тэргүүн бүлж байгаа хүний ядрангуудыг гэл тэр гэсэн очиод тэр хүнээр төсвөлж л байгаа байхгүй. Ай номоо тэгж хэллээ ингэж хэллээ. Яг үнэ. Бас мундаг хүмүүс шүү. Мундаг байхтар. Хасаараа амьдэрдэг арга шүү дээ. Алгүй юм бүгдээрээ хос байх хэрэгтэй. Бүгдээрээ. Би ч удаа тэгэл ажил хийдэг шүү дээ. Бас хасаараа амьдэрдэг. Хасаараа ажил үйлс бүх юм аль дандаа л хосын арга байхгүй. За тэгээд одоо түшээ нартаа маш их баярлаа. Тэ баярж явдаг шүү. Та бүхэн өшөө сайхан хичээгээрээ тэ. Бид нар яг нөгөө би асуусан л да нөгөө. За бид ер нь подкастаар түшээгийн тухай юм ярьд юм уу гэдэг. Түшээ рүү ярихгүй. Надад л томорж байгаа л ингээд түшээгийн ингээд тухай ярих гэж байна гэд. Ер нь санаа оноо юу байна? Ер нь түшээ мөвшээ гэдэг хэцүү байдаг. Яадаг бат ингээд амар асуусан чи. Та нар бид нарыг ойлгохгүй гэсэн шүү дээ. Тэгээ заац. Тэгэл яг бид нар чинь яг нуулын урлагт ингээд бүлэл явчихж байгаа шүү дээ. Арт үлдсэн тэр хүнийг яг ер нь бол ийм бодит зургаар нь л харж үзээгүй шүү дээ. Ер нь энэ юун дээр гэх юм бол зүгээр яг энэ донд нэг түшээ суулгаж байгаа юм эсвэл бас үрдэлтэй байсан байж магадгүй. Тий, одоо тэгээ бид нар ер нь дараагийнхаа дугаараар ч юм тий ер нь за бас ер нь их олон жил ингээд түшээ хийсэн нэг ингээд бодсон байгаа тий. Өнөөдөр ярьдаг түшээ бол зөвхөн одоо бөө хүний тий одоо хажуудалтай байж байгаа хүнийг л бид нар бараг л төсөөлж ярьж байгаа шүү дээ. Тийм яг үн төсөөлж ярьж төсөөлж ярьж байгаа. Тэр энэ хажууд байсан юм чи яасан мундаг юм бэ тий. Ингээд бодгоч яавал бас тий. Мундаг. Бас нэг юм өнцгөөс нь харах хэрэгтэй тий тэр түшээ хүмүүсийн. Яг түшээ хүн оруулж байгаа бас нэг. Тийм яг түшээ хүн оруулж байгаад ярих юм бол илүү дэлгэрэнгүй илүү юу ярьж магадгүй. Тийм болохоор яг түшээ хүн нөгөө хариултанд шал ундаа хариулна шүү дээ. Тийм. Тэгэхээр бидний хэдэн жил ингээд бөөлж явж ирсэн нэг юм дурсамж гэдэг шиг тэр түшээ хүн тэр онгодтой ингээд олон жил бас юм дурсамж байгаа шүү дээ. Тий тий. Бөө хүн бол тэрийг яг сайн ойлгохгүй л байна. Би ч бас нэг ойлгохгүй л байгаа гэх юм. тэгэхээр бас түшээнээс бас их юм бас дуулаа шүү те. Их юм сонсон, их юм харсан үдсэн гэдэг. Нэг ашигтай тал байгаа түшээ. Тухайн улаач буруутах үед
Түшээ ерөөсөө сонсогддог. Яах юм бэ? Тэгэхээр амар юм шиг. Өөрөс одоо ингээд амар лаг явж исэн хүмүүс тэр бөөлт хийж байгаа хэвээр ингээд боо. Тэр түшээ гэж хэлдэг баг. Одоо Тэр тэгээд ганц ашигтай дөрөв тэр. явж байгаа нэг хэдэн бөө суучаад сүултээ явж явжсэн шүү. Бөөгийн хатал дөрөв. Бас нэг би лугаа олон ч гэхдээ яг энэ гэсэн катл нь гэхдээ зүг дээ. Үнэн Үнэн шүү дээ. Ер нь дандаа бүүндэр айгу том явж байгаа л унсан. Тэгэхэд тэр бөө өстө нэр буруудцсан гэж хэлсэн болохоос тэр түшээ буруудцсан гэж юусаа ярьдаг. Тэгэхээр ашигтай л угаар зү таасан. Нэг талаар. Тийм сайн муу гэдэг шиг. баарн дээр явуулсан унахгүй бэ? Та нар бол баарн дээр унахгүй шүү гэж. Харин дандаа цол гавьягийн бүүндэр наваад байдаг шээ. Тийм гавьягийн бүүнэр аваад болохоос тэр цаана ямар түшээд одоо тэр бөө тэгж бөөлөө цойлоод байна те. Тэгэхээр тэр түшээ гэж хүн байгаа болохоор тэр бөө чинь бөөлөө цойлоод байгаа байхгүй. Тэр түшээг бол маш их хүндлэх ёстой тий. Энэ түшээ юм чи дөрөв гомбоог хэлэх шиг энэ түшээ юм чинь гэж юусоо бодож болохгүй тий. Тэр түшээг чи онгод гэдэг зүйл чи амар их харж явдаг байхгүй юу? Хэрвээ хүн тэгж бодох юм бол тэр хүн тэгж бодсноос хойш тэр бөөгийн гэрээ халаг цаанаас нь ханаал гэсэн. Тэр онгод харж явдаг тийм мундаг даалттай хүнийг тэгж бас дутуу хүлж буруу харж болохгүй шүү. Тийм. Тэр нь төвшөө хүмүүсээ тэр зүг биелэг мэлэг бол айхтартай. Айхтар тий. Өглөхөд болж байгаа бас заримдаа нэг овна гарна гэдэг шиг бас заримдаа ч нэг онцгой өдөр байдаг шүү дээ. Яа түшээ байж байгаа бөө болсон хүн байдаг. Гэхдээ энэ талаар нэг яриад байх тий. Тэгээд одоо ойлгохгүй шүү дээ зарим хүмүүс тий. Тухайн бөө ингээд бөөсгөө зүгээр ингээд сууж яхад түшээ одоо шинэ аваад байгаа чинь тийм нэртэй гэж мэддэн шүү дээ. Тэр бол бас амар авьяасан. Амар мэдрэмж өгсөн. Тийм шүү дээ. Ер нь тэгэл тэр бөө чинь нэг жоохон яг нэг жоохон эргэлцсэн түшээс асуудаг шүү дээ тий. Энэ юу гэж бодож чинь гэдэг. Түшээ бол яг л тоочны тас гэж хэлж байна. Зүгээр юм бие хөдөлгөөнд жаарал мэдэнтэй гэдэг шиг уншдаг болчихсон шүү дээ. Ямар ч байсан бид нар яг хоо нэг өөрсдийнхөө ойлголтоор бас нийтийн ойлголтоор түшээг ярьлаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас яг дараагийн дугаар дээрээ тий яг түшээ хүнийг суулгаж жаад тэр хүний үдсэн дуулсан тий одоо тэр хүний мэдэрдэг мэдрэмж тий яг тэрийг л одоо сонсоё гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан түшээтэй уулзах авахаа та бүгд. За тэгээ бид нар ямар ч байсан та бүгдээ тэгээд түшээ хүний талаар ярьж өглөө. Тэгээд та бүхэн мань тэгээд авахыг ухаанаар хандна үз. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.